Зохиолыг бичсэн Ламсүрэнгийн Саран туяа, зохиолыг уншсан Туул Синди, гуниг хөвөрсөн Замбуйлан. Даанч нэмэр алга да. Яаж ч ятгаад нэмэр алга. Зөрөөд уйлж орлоод юур нэмэр алга. Хажууд нь байгаа Стивен ч зовж гөөцөж би бололтой. Ингэж гаслан хэлсэн замбгыг сонссон төгөлдөр барьж би аяга алдаж орхив. Юу гинэ? Тэр өвчин нь тэгээд ямар өвчин? Элэгний битэг. Уг нь эмчлэгддэг өвчин. Өөрөө эмчлүүлэхгүй бурхан намайг шийтгэж байна. Бурханы шийтгэлийг хүлээн авах ёстой гэж өөрийгөө буруутгаад байна гэсэн замбаг нулимс туслуулав. Эмчлэгддэг өвчин бидтэй. Эмчлэгднэ. Сэтгэл их ансарж, санаж, шаналл их байснаас тусдаг өвчин. Амьдралаа орхисондоо өөрийгөө буруутгаж, хүүхдүүдээ их сансан бололтой. Тийм бол эмчлүүлэх хэрэгтэй. Уг нь Стивен Монголд төгс сайн хийгддэг юм байна. Гадагшаа авч явнаа гэж гуйж ятгаад огт зөвшөөрөхгүй зөрөөд байна. Нялхыг нь би хараад байж дөнгөлгүй яах вэ? Даанч өөрөө ихэд шаналж зөвхөн ярих замбгыг төвлөдөр нэг том харснаа ширээн дээрээс машиныхаа дэлгүүрийг авав. Чи хайчих нь уу? Таныг хүргэж өгөөд тэднийд очноо. Танхил миний үгэнд орох ёстой. Харин л дээ. Яах вэ да төгөлдөр минь. Төгөлдөр ихийн завж шаналсан царайг харан зөрөг шимширсэн ч түүний нуун та тайван байх хэрэгтэй шүү. Ингэлээ. Төгөлдрийг очиход Стивен бяцхан хүүг амтуулах санаатай бүүвэлэн холхиж байв. Орой минь та орогтун гэсэн Стивен шүүрс алдан төгөлдрийг харахад түүний цэнхэр нүдэнд шаналл цөхрлийн сүудэр хуралдан байхыг харж өрөвдсөн төгөлдөр түүний мөрөн дээр зөөлөн алгадав. Энэ амьдралд өшөө ихийг үзэж туулан шүү. Зовх юм байхгүй хөө. Ингэлээ. Та суугаач. Тэр унтаж байна. Би танхилтаа уулзаад орхиё. Тэр эмчлүүлэх ёстой. Тэгвэл ч мөн сайнсан. Стивен дахин хэлээд шүүрс алдав. Би ярилцаад орхиё. Стивен толгойд охин оюун төгсийн байгаа өрөөрөө заав. Оюун төгсийг жаах унтаад сэрхэд толгойг нь танил халуунгаар зөөлөн элбэж байлаа. Эн чинь юу илээ? Би зүудэлж байх шивдэ. Миний толгойтой өсийг төгөлдөр ахаа ингэж илтгэсэн. Голгүй гомдоож орхисон тэр хүндээ ийм байдалтай харагдахгүй юмсан. Тэр ах тэгвэл улам их зовж шанална. Тэр хүнийг зовоосон минь багтаагүй шүү дээ. Оюун төгс ийм бодоод нүдэнэн хажуудаас суугч ирийн том биеийг харав. Чаавас төгөлдөр ах ирчгэж та хизээ ирсэн? Оюун төгс дуурхаас өөр аргагүй болж асуув. Миний танхилын үсэн шингэрч гэж зөндөө унаж байна. Төгөлдөр хоолоо зангируулан хилээд түүний тохон дээр тонгойн үнсэв. Одоо бараг өсвөлдөхгүй болох байхаа. За цөг юм. Юу гэж тийм байдгийн? Зөндөө ус байхт чинь. Төгөлдөр ахаа. Оюун төгс амсгаадан хэлэхэд цээж нь хэржигнэн. За та их сайн хүн шүү. Танд би их баярлаж явдаг. Гэхдээ таныг би их гомдоосон. Гэхдээ миний төрүүлсэн 3 хүүхэд таныг баярлуулаасаа гэж хүсгэн. Битгий юм бэлэггүй юм яриад вэ? Юу гэсэн үг вэ? Ах нь яалаа гэж танхилдаа гомдох үлээ. Хүүхдүүдийн хувьд бит хоёрыг баярлуулсан сайн хүмүүс болно. Үүртэй хүн жаргалтай гэж жаргаж байна уу ах нь. 3 сайхан үүртэй болгосон чамдаа л их баярлдгийг. Одоо харин танхил минь тэр имчилгээнд явна шүү. Урдих шигэ эрүүл болоод гялалцтал ажил. Стивентэйгээ хөөхөн хүүтэйгээ жаргалтай амьдар. Чамайг тэгж амьдрахыг харах миний жаргал шүү дээ. Ах нь маш их баярлна. Чи ахыгаа баярлуулах хэрэгтэй шүү дээ танхил минь. Төгөлдрийн хоолоос өнгөтөн зангирсаар нулимс туслуулж гарахад өндийн суусан оюун төгс мэгшин уйлж би өхийг хүссэн. Ингэлээ. Би тэгвэл голдоо ортол гомдон шүү. Ах нь чиний өхийг сонсох юм бол тэсэхгүй шүү. Үнэн шүү. Иш хөөрхий. Таныг би яасыг зовоож байна да. Гэсэн оюун төгс түүний гар дээр унаад уйлж эхлэхэд гаднаас хүүхэд тэрсэн Стивен гүйн орж ирээд үүдэнд мигдэн зогсов. Танхил минь дээ. Амьдрал сайхан шүү дээ. Чи амьд минь дээ сайн сайхан аз жаргалтай л амьдарч байвал хаана хинтээ амьдрах нь надад хамаагүй. Гагцгүй амьдал байж үз. Имчилгээнд явчих. Их хорон ажил төрлөө орхиж ирсэн Стивнийг битгий муу хүн болгоод бай. Та хоёрын дундаас төрсэн энэ ялхуурыг яагаад аз жаргалгүй хүүхэд болгох гээд байгаа? Чи их хүнийхээ үүргийг ухамсарлах хэрэгтэй шүү. Цаан чи эзэн болд би ээжтэй хаягдсан хамгийн азгүй хүүхэд гээд үеийнхэнтэйгээ нудрах зөрүүлж задаан цохон хийж байна.
Би эзэн болтын төлөө үнэндээ шар махтайгаа хатаж явна. Ийм байхад чи дахиад нэг хүүхдийг хувь тавилангийн золиос болгох нь. Маргааш нас эмчилгээнд явах бэлтгэлээ хий. Харин жаахан жаалыг надад үлдээчих. Та хоёрыг эртэл хүүг би өсгөж бай. Ингэж төвлөрийг ширүүн дуугаар хэлэхэд оюун төгс гинт сэрсгийн сочх шиг болсноо хоолой татуулдах нулимсаа залгиж орхиод өндийхөд Стивен ухсхийн нэг гартаа хүүхдээ авч нэг гараараа эхнэрээ төшөөв. Юу гэнэ? Тэгэхэд миний хүү эзэн болд яаж орхисон юм бэ? Гэх оюун төгсийн хоолой зангирснаа тэсгэлгүй мэгшин уйлав. Тайвширтаа хайрт минь гэж Стивен бондогно. Та нар эрдэм номтой улс. Надаар хэлүүлэх юу байх вэ? Гэхдээ амьдрал гэдэг бол тэр чихтэй хариуцлага гэж би боддог. Танхилаа чи өвчнөөсөө салж үз. Эзэн болд яах вэ? Тэгж байгаад ухаар нэз. Гэхдээ чи зовлтгүй. Түүний өмнө би эцгийнх нь хувьд хариуцлага хүлээн. Би чамд эмчлүүл эрүүл энх амьдраа гэж хэлэх гэж ирсэн. Удахгүй огт чинь хань болох залуугаа дагуулад ирнэ. Хурман дээр нь сургаад хэлэх ээжгүй байлгаж болохгүй шүү дээ танхил минь. Төгөлдөр дууга зөвлөрүүлэн учирлах маягтай хэлэхэд хоолонч жирхийлэн дөргиж буйг мэдэрч уйлахгүйг хичээв. Сайн бодороо доо. Эмчилгээнд явбал би хүүхч хаарч асраад өгье. Гэсэн төгөлдөр Стивенд толгой дохоод өвд рүү явахдаа тогоо шиг томорсон гэдэстэй турч шингэрэн сайхан цагаан царайнд толботож харалсан хайртай бүсгүйгээ хайрлан өрөвдөж дотор нь харан хуйлав. Хөөх юм дээ. Хүүхдүүдээ санаж өөрийгөө буруутгасаар байгаад ийм болтол өвдөжчихч гэжтэй. Яаж игээд эмчилгээнд явуулчих бол учиртайсан. Төгөлдөр гутлаа өмсөж гар хаалганы өмнө очиж бариулаас атгатал ард нь "Төгөлдөр ахаа" гэх сандарсан дуу гарав. Төгөлдөр дороо зогсоод эргэж харвал оюун төгс босоод зогсчихсон араас нь сандран харж байлаа. Яасан бэ? Ахын дүү биеэ эмчлүүлсэн нь дээр шүү. Гэсэн төгөлдөр түүнийг анх удаа ширүүн дуугаар зандарснаа бодон өөртөө ихэд гимшив. Ахаа, би хүүтэйгээ уулзаж болох уу? Гэх оюун төгсийн хацрыг даган нулимс бөмбөрөн урсгаад ихэс сэтгэл долиглон төгөлдөр гүн очиж түүнийг илгэндээ тэрэн аргадмаар байсан ч хажууд нь туршсан ханыг нь харан хоош ухрав. Болохгүй. Түүнийг аргадаж тайвшруулах нь эцэг төдийхөн. Төгөлдөр өөртөө ихэд гоморхон бодоод "Болно. Бололгүй яах вэ? Маргааш би хүүхчин дагуулад ирье" гээд хурдхан эргэн гарч ард нь хаалга хаагдав. Олон жилийнх нь амьдралын аз жаргалаа энэ хаалганы цаана үлдээж буйдаа ихэд харамссан төгөлдөр уруу царайлан хөлөөж ирсээр машин руугаа гэлтрөв. Сэтгэл санаагаар унаж шаналл завуурт автсан төгөлдрийг гэртээ ороход хүү эзэн болд үүрэнчийн эгчтэйгээ хэрэлдэж эгчийгээ уйлуулчихсан бөөн хэрүүл өгтөж улам бухимдуулав. Орой бүрий болж байхад хэрэлцгээх чинь дутаж гин. Юу олцоогоо дага залгууд вэ? Ингэж төгөлдөр хүүхдүүдээ зандрав. Энэний эцэгхийн хуралд би суусан. Эн чинь 7 хоног хичээл тасалсан байна. Хэлэхээр барьж зодчих гээд хэрэлдээд ах юм. Гэж охин нь дүүгээ хавлахад төгөлдөр хүү өөдөө ууртаа харж нүүрүүд нь нэгэн халуун огшоод ирэв. Яагаад хичээл таслаад байгаа юм бэ чи? Химэн төгөлдөр хүү өөдөө хашгичав. Яадгийн таслан заяа. Тэр хичээл хинт хэрэгтэй юм. Ер нь би хинт хэрэгтэй юм. Ээж хүртэл миний хамгийн хайртай ээж хүртэл намайг орхиод явсан бидтэй. Эзэн болд хоолоогоо зангируулан багтран хашгирахад нүүрүүд нь огшсон халуун толгоороо хөөрөгдөн дээшлэв. Юу гэж байгаа юм чи? Би чамайг хүний хүүхдээс дутаахгүй гэж зүтгэж байхад чи хичээл таслан гинэ. Задарсан муу турсаггүй яасан. Төгөлдөр улам уурсан хүү өөдөө давшаалахад өөрөнчийн охин нь хайж "Аава, тайвшраач дээ" гэж гараас нь зүгдэн уйлагнав. "Болохгүй юу тэгвэл хин чамаа гуйсан" химэн адран хашгирсан хүүгийнхээ баруун гарын буглаг дээр төгөлдрийн хүнд нудраг тасгийн буухад эзэн болд малгайшиг үсрээд явчихав. "Яасан их хүүхтэй хүн бэ чи? Урдаас цор гэд үзээрэй." Төгөлдөр дахин чанга дуугаар зандраад өрөөндөө орж орон дээрээ бүхлээрээ дээш харан хөвтөв. Ус хоёр нүдийг нь бүрхэн мэлмэрэн урсна. Өнөөдөр чи яасан заяа норгсон өдөр вэ? Амьшгийн хайртай хүүдээ анх удаа гар хүрч хайрлаж нандинаж явдаг танхилаа анх удаа загинчихлаа. Бүр биеийг нь тийм муу байхад шүү. Би ер нь яасан азгүй хүн бэ? Ганц хүү минь иймч болчих гэж нялх амтэн шүү дээ.
Төгөлдөр хувь тавиланд гоморхон уйлж хэвтгээд мэгшин уйлсан өөрөн чия дүүгээ харгадан зөөлөн уйлах сонсогдно. Ийн хэвтээд төгөлдөр унтчихсан байв. Ханцуунаас нь хүн татах шиг болоход цочин сэрвэл орны өмнөх жижиг ширээн дээр уур савсан тавхтаа хоол тавьсан насан өөдөөс нь харан суув. Оо насан ямар сонин хүн сууж байх юм. За тэгээд чи танаахан сайн уу гэсэн төгөлдөр хурдан босож суув. Манаахан сайн. Харин чи сайн уу? Хөлчин гайгүй юу? Хөл гайгүй хөө. Нөхцөлгүй л ядарч байна. Тийм ч болов гэж бодлоо. Хоол идтээ. За хөө. Ашгүй чи хоол хийж гисэн үү? Баярлалаа. Ойрт чиний гарын хоолыг идсэнгүү гэсэн төгөлдрийг халбах шөөрөхөд насан өрөвдсөн харцаар харна. Чи өөрөө дэвчтэй хөө. Би өөрөө хоол хийсэн хүн чи идэлгүй яах вэ дээ? Ингээд чи юугаа хийгээд ингэтлээ ядарч хав та гэсэн насан асангуй харна. Нөгөө танхлын маань би энэ барагтайхан байгаамаа. Харлаа. Яаж орхив та зайлуул? Үүлээ үргээч наахтаа хөөрхий. Илэгний битэг гэж өвчин тусч хүүхдүүдээ санаж ихэр шаналсан болол та. Яадаг вүлээ? Уг нь битгийг нь авчихдаг юм гэсэн. Харин тийм ээ. Авахуулах баахөө. Тэгээ харин гэртээ ирсэн эзэн болдөөдөөс цор хийгээд найз нь хуудаа хүүдэ гар хүрээд шилжилтийн насны ийм үед нь дахин гар хүрч болдгүй юм шүү. Хүүтэйгээ ярилц, ойлголц, хүлээцтэй хандаа. Бүр уур хүргээ золигч нь бүстэй хүүхэд даруулах хэрэгтэй. Гэхдээ эцгийн шудраг гар ухаарл өгч маагдал та. Дахиж бити хүүдэ хатуу хандаарай. Намайг орж ирэхэд туяа уйлаа сууж байхаар нь аргадаад хоол хийж өгснэ. Би одоо явъя да. Чи жаахан суугаач дээ. Нэг орж ирснийг хүү бэр хоёр ирсэн. Явах гэж байгаах. Хүлээлгээд яах вэ? Баг хүүгээс чинь хил чимээ байна уу? Ярьж байгаа. Үүр цайхыг л асуух юм. Үүр цайх ярьдаггүй болол та. Манай энэ дамшиг ааш гаргаад байгаа ахнэ. Өөр учир байх шиг байна. За тэгээд хүүхдүүдийн явдал бидэнд юуны хамаатай байх вэ? Бие бодороо та төгөлдөр минь шургаад унчихв та. Гээд насанг босгоод төгөлдөр гараас нь байрж өөрлөгөө татан дэрэгдээ суулгаад нүүр өөдөн мэлрэн ширтэв. Үгүй ер яадгийн би ч гэсэн хүн шүү дээ. Танхил намайг хүн гэж огтхонч бодолгүй хаяад явсан. Намайг чин сэтгэлээсээ хайрладаг энэ бүсгүйг би яагаад хайрлаж болдгүй гэж бодон төгөлдөр насангийн гарыг халаа оргуулan атгаад нүдрүү нь харахад эмэгтэй царай менчин улаагаад хоош цахтав. Төгөлдрөө чи яаж байна? Хүүхдүүд ч байхад санаа зовмоор юм бэ. Насан минь бид хоёр яагаад болохгүй гэж найз нь заримдаа муу танхилдаа гомдох юм. Гомдох чинь хэр шүү дээ. Гэхдээ өвчин зовлонтой хүнд үед нь түшиг болоорой. Би одоо явъя да. Насан минь би чамд мөн ч их төвөг удах юм да. Үнэн дээр тэр үед чи надад туслаагүй бол манайх гэдэг айл мөн ч хэцүүдэх байсан да. Ганц би эмэгтэй хүн худалдаа намайг хийхэд хүний түшиг хэрэгтэй болохоор л чамайг сонгосон юм шүү дээ. Төгөлдөр насангийн гараас барин суусан хിവэрэ нээж. Тийм бололтой гэлээ. Альвэ явах минь хүүхдүүд хүлээгээд байгаа. За тэгдэ найз нь ядраад байна. Маргаашл танаад очие. За тэгээрээ сайхан амраарай гэж менчин улаас нь насан хэлээд яаран гарахад төгөлдөр нэмсэглэн харсаар хоцров. Квитер ичижгэн үдээ насны хүн байж угийн даруй төлөв хүндээ химэн бодов. Хаалга зөөлөн онгойж үүр цайх үүдэн зогсон эцгээ харна. Аваа таны би зүгээр үү? Зүгээр дээ охин минь. Үчи яас оройд ирж байх юм? Би ямар хүүхэд вштэй элдв ажил байлгүй л яхав дээ. Гэхдээ л эмэгтэй хүүхэд орой өдөш ганцаараа явах осолтой шүү. За аваа охин нь танд нэг юм хэлэх гэсэн. Хэл аав нь сонсъё. Та эхлээд уурлахгүй гэж амал яасан төвхтэй охин бэ? Аав нь ядарч байна. Юу гэх гэсэн? Хэлэх гэснээ хэлж үзэлдээ. Аава та нас ихчтэй суучгал да. Юу гэнэ? Хүчи чи аавтайгаа юу ярьж байгаа ч юм уу? Гэсэн төгөлдрийн царай улсгийгээд эцгийгээ уурлаа гэж бодсон охин гараад явчихав. Аавтайгаа ярихгүй юм ярьдаг яасан задарсан охин бэ чи? Охиноосоо ихэд ичсэн төгөлдөр өндөр дуугаар зандраад орон дээрээ дээш харан унав. За мөн алдаг охин шүү. Манай энэ арай насан бит хоёрын яриаг сонсчихсан юм биш байгаа. Магадгүй шүү золигч нь. Хүүхэд өсөхч дими юм аа да. Химэн бодсон төгөлдрийн нүдэнд оюун төгсийн нулимс дүүрэн алаг нүд харагдах шиг болоход царай барс гэлгэн завангуйров.
Нойрон дунд хүнчлийг нь хуулан хаяхад эзэн болд цочин өндөв. Аав нь зогсож байх нь тэр. Дахин зодуулахаас айсан хүү ухсгийн өмдөө шүүрөв. Өөр олигтойх юм өмсөдөх. Айлд очино. Өнөөдөр хичээлээс чинь шүлээ авсан. Ганцхан өнөөдөр шүү. Дахин хичээл таслаад үзээрэй чи. Төгөлдөр дотроо хүүгээ өмөлцөл өрөвдөж байсан ч зандран хилээд эргэв. Ааваасаа айсан хүү сандран хувцлахдаа байн баруун гарынхаа харт чумаг тус газар даран ярвахыг харсан төгөлдөр мөхөөгээ арай л хэтрүүлчихэж миний гарын айсыг яаж таахав дээ ингэж бодов. За хувцалсан уу? Нүүр гараа угааж үсээ гэлцсэн юм уу? Тэгсэн хаач гаж байгаа юм бэ? Дуугүй гараад машин суу. Төгөлдөр хүүдээ хатуурхсан хэвээр зандран хилээд машины түлхүүрээ шүүрөв. Хэд хоорондоо ярилцлагүй явж байхдаа эзэн болд эцгийнхээ бодолд автсан хүрлэгэр царай гинт харан анх удаа сэрхийн зовж аавд маань ямар нэгэн муу юм болоог байгаа да гэж бодов. Аава бид нар хайш гаж байгаа юм бэ? Төгөлдөр хүүгээ энэ удаа зөөлөн бүр аргадамгүй харав. Хүн минь хүн шиг байж үз. Цаад муу ээж чинь өвдсөн байна. Зовлон бидэнд тохиогоод байна. Төгөлдрийг санаа алдахад хүү дахин цочин хэрдхийн харав. Ээж яасан гэж хүнд өвдсөн байна. Чамтай уулзуулж өгөөч гэж гуйсан. Өөрөө явсан бидтэй. Би уулзмаарг байна. Та гурвыг санаж шаналсаар агаад элэгний битэг өвчин туссан байна. Тэгээд бид буруугүй үсттэй гэсэн хүүгийнхээ том алагнууд нойтгоноход төгөлдөр хариу дуурсангүй. Оюун төгс цонхны өмнө суугаад төгөлдрийн хэлснийг бодон өөртөө ихэд шаналж суув. Бурхан Тэнгэр минь зөвхөн намайг л гисгэж хайрал. Хүүг минь эзэн болтыг минь бүүгэсгэ. Түүнийг эцэгшгээ уян зөөлөн сайн хүн болгож хайрал. Химэн чин сэтгэлээсээ залбирав. Хүүтэйгээ нэг удаач гэсэн уулзсан. Хаалганы хонх дугуйрч Стивен хүүгээ өөр өрөөнд оруулж унтуулж орхиод өөдрөгөө явхад оюун төгсийн баруун нүдний завх гуравтаа жирвсхийн татав. Хаалга торхийн онгойн төгөлдөр өсөглүүн бядархаг хүүгээ хөтлөх шахам орж ирээд араас нь түлхэж ээждээ оч гэж зандархан сонсогдоход өөртөө хүүгээ өмөрөх шиг болсон оюун төгс минийхөө химэн дуу алдаад ухсгийн босгоод урагш хоёр гараа сонгон харуулдан унав. Болгоомжтой гэх Стивний дуутай зэрэгцэн ээж минь гэсэн эзэн болдын дуун цангинаад явчихад танхил минь дээ гэж урагш ухсгийсэн төгөлдөр сэрхийн хашгарав. Оюун төгс нэг мэдхнээ хүүгийнхээ өвөр дээр асгартал уйлан хөвтөж байв. Эзэн болдын нойтон нүүр хацарт нь наалдан зөөлөн мэгшин. Ээжээ та минь яаж орхив? Их өвдөж гин үү гэсэн эзэн болдын хоёр мөр чичрэн чимээгүй мэгшин. Тийм ээ. Өвдсөн минийхөө хүч тамир барагдаж байна. Минийхөө сайн хүү болдгийм шүү. Оюун төгс үгээ таслан арай хинхилээд хүүгийнхээ нүрийг туранхаа гараараа илэв. Хин хинийх нь нулимс сул асгарна. Ээжээ та эдэг нь үсттэй. Та мундаг сайн юм чинь өвчнийг ялна. Тийм ээ. Заавал эдгээрээ заа юу. Говь таныг эзэн болд гуйж аргацсан нүдээр ихийгээ харан хэлэхэд оюун төгс толгой дохив. Ээжээ та биднийг намайг орхихгүй эзтэй. Хүн танд гомдоод таныг муугаагаар хэлж байсанд уучлаарай ээжээ. Эзэн болд нулимс тослуулан хэлээд ихийхээ хоёр гаарт нүрээ наан орилов. Минийхөө сонстоо. Ээж нь эмчилгээнд явнаа. Энэ битгийг ахуулаад эрүүл олцоход хүүдээ эргээд ирнэ. Тийм ээ. Би чамайг өмчрүүлж орхихгүй. Ээж нь хүүгээ орхиж чадахгүй. Ингэсэн оюун төгс хүүгийнхээ нүрийг хаа таарсан газраа унсаж хүүгээ ингэртэй наан тэврэв. Амлж гин үү ээжээ? Амлаж байна үр минь. Та заавал итгэрээд ирээрээ. Би хичээлээ таслахгүй. Хичээлдээ урдих шиг сайн суралцсан. Болдоо онжоо тэднүстэй дахиад харцахгүй. Туяагчийнхаа үгэнд сайн орно гэж эзэн болд хоолой зангируулан хэлснийг сонссон төгөлдөр өөртөө ихэр татав. Хөөрхий дөө минийхүү. Ээжигээ санаад ааш нэвдрээд байчтэй. Тэгэхэд би хүүгээ зодчл байдаг. Стивен явцгаая. Би имчлүүлэх ёстой. Оюун төгсийн энэ үг тэнд байгстыг баярлуулав. Төгөлдөр хаа. Би хүүгээ танд үлдээ. Өөр хиндэж үлдээхгүй.
Төгөлдрийн гэр бүл тэр өдөр бүгд нис хонгоцны буудалд очсон байлаа. Бяцхан эзэн сүлд хүүг ихч үүрэн чуя тэрсэн байх бөгөөд байн унтаж бид өвгийнхээ нүрөөд харна. Стивен түүний туслах хоёр өөрөө явж чадахгүй шахан болж тэнцвэр алдан өчнөө турсан оюун төгсийг согдон гаднаас орж ирэхэд тэдний гухтан төгөлдөр хүүхдүүдийнхээ хамт очив. Замбах Дамиран хоёр Шижирбаатар хүүгээ дагуулж ирсэн харагдана. Тэдэн дээр Айлгармаа шүүдэр хоёр ирж нэгдэн бүгд оюун төгсийн өмнө очив. Миний охин сайхан эмчлүүлээд ээжтэй хурдан ирээрээ гэсэн Замбах нулимсаа хүчлэн залгаад нэг хацрыг нь эргэж ирэхт нь үнснэ. Гээд баруун хацрыг нь үнсөв. Сайн сууж байгаарай ээжээ. Би заавал эдгээд ирнэ. Манай Шижирбаатар царайлаг сайхан залуу болж байна шүү. Дамирааха сайн сууж байгаарай. Ирсэнд баярлалаа гэсэн оюун төгс Айлгармаатай тэрвэрлдэж шүүдэртэй гар бариад хүүхдүүд болон төгөлдөрлөө эргэв. Танхлаа. Ахын дүү сайн эмчлүүлдэг юм шүү. Стивен чи байнга холбоотой байгаарай. Тэгэлгүй ах вэ. Би өдөр бүр ярина. Харин хүүг минь хүүдээ санаа зовлдгүй. Гагцгүй сайн л эмчлүүл. Яарч болдгүй юм шүү. Бүсгүй хүн хүний газар өвөр хоосон явдгүй. Эмчилгээнд их хэрэглээрээ ингэж хэлсэн төгөлдөр оюун төгсийн гар дээр цаасан доктуудаа зузаан зөвөл тавив. Яах гэсэн би аха та нар өөрсдөө бидэнд санаа зовлдгүй. Гэртээ байгаа улс яавал гэж ингэж төгөлдөр инээгээд ширхийтэл хатгуулах зүрхээ гараараа дарав. Ээжээ сайн яваарай. Өөрөнчөө ойлгохгүй гिचэн хилээд нялхдүүгээ гар дээр өргөн ихтэй үнсүүлв. Баярлалаа охин минь. Ээжээ би амлсандаа хүрнэ. Та хурдан идгээд Стивен ахтай хамт амьдраарай. Идгээд эрүүл болоод ирэх нь чухал. Би таныг уучлсан. Чихэн дээр нь шивнэн хэлсэн эзэн болтгүйгээ оюун төгс ус бүргсэн нүдээр хараад толгой дохив. Хурдан идгээрээ таныг хүлээж бай. Үүрцээ хорхоод явсан тэр шөнөөс хойш ээжтэйгээ анх удаа уулзаж ихэд дорцсон биеийг нь харан өөртөө ихэд шаналсан ч хүйтэн хөндөө дуугаар хэлжээ. За Стивен, чамд найдлаа шүү. Сайн яваарай. Танхлын биеийг өдөр болгон ямар байгааг хэлж байгаарай. Хүүдээ санаа зовлдгүй. Том эр болоод аав ээж хоёроо хүлээж байна. Ямар нэг юм хэрэгтэй болвол шууд л хэлээрэй. Би даргалан шүү дээ. Ингэж хэлээд гарыг нь чанга атгсан төгөлдөрт Стивен ихэд баярлжээ. Оюун төгс инхүү шин нөхөр Стивений хамт элэгний битэг өвчнөөс салахаар Оросын холбооны улсыг зорин нисэв. Оюун төгс өөрөө Орос орны ангаах ухааныг сонгосон ажээ. Энийг тэгээд хэн гэдгийг гэж эзэн болдыг асуухад өөрийн чия Монгол нэр нь эзэн сүлд гэлээ. Мундаг ир байгаа эз химэн жалааны араас хөнгөнүүлэн хэлсэн төгөлдөр инэв. Хөө энэний мундаг гэж юу ийсэн? Муухай хүүхэд энэнийг юмнаас болж ээж өвдсөн штэ гэсэн эзэн болд уурлан буруу харав. Хүүе тэгээд энэ жаахан хүүхэд буруу там уу? Эн чин тэгээд чиний дүү үсттэй. Миний дүү биш мэдвүү? Та өөрөө наад хүүхдэд хайрал. Эн чин миний дүү биш. Тэр зөвхөн Стивений хүүхэд гэж маргасан эзэн болд би нэрээ туяа агчтай маргаж хэрэлдэхгүй гэж ээжэд амласан штэ. Ээж минь хурдан л эдгээсэ гэж бодон чимээгүй болж цонхоор гадагш харав. Бяцхан эзэн сүлд эгчийнхээ үр дээр дэрвэж аан уун химэн явснаа дэргэц сууж яваа эзэн болд руу зүтгэн саруулзав. Чам руу зүтгээд энэ аваач гэж өөрөнчөө инээмсэглэв. Яршиг би авахгүй. Наад хүүхдээ надаас холдуул та. Өөрөө чам дээр очих гэж зүтгээд байгаа эзтэй. Цаашаа байлга гэдэг штэ. Ингэсэн ч эзэн болд хүүхдийг авч тэрснээ жижигхэн гарыг нь барин инээмсэглэв. Энэ тэгээд хідэн настай юу гэж нас хөрхөвдөө дөнгөж 7 сартай хүүхэд гүчи унахчав ингэж өөрөнчөө уцаарлав. Миний хүнээрээ дүүг унгаж болохгүй шүү. Миний хүүгийн дүү шүү дээ. Химэн төгөлдөр учирлах мэд зөөлөн хэлв. За аваа. Хүүгийнхэн намнаас гарах хүүхдийн чин сэтгэлийн дууг сонсож төгөлдрийн дотор онгойв. Ашгүй дээ. Миний хүү чинь хуучин хүүхэд айшиндаа орлоо. Дотор онгойж байгаа гэж. Их хүн гэдэг аргагүй л бурхан хүмүүс байдаг юм байна. Төгөлдөр баясан бодоод ард чуугах 3 хүүхэд рүү нэмсгэлэн харахад өнөөх цэнхэр нүдэн хүү 2 гараа сарвалзуулан хүү өөдөн цоролзон нүгрийг нь шүлстэн түүндээ баясан хот хохирч байх нь тэр.
За мөн ч сахилгагүй хүн гарах нэ дээ гэж төгөлдөр хөхрөв. Онгоц ниснээс хойш дууга хураан дүмбийн бодол дарагдан эцгийн хажуугийн судалд сун дүүнрийнхаа шууганд оролцохгүй явсан үүр зайх эцгээ харж одоо тэгээд энэ хүүхдийг хэн харах юм гэж асуув. Юу хэн харах юм гэж бид харахгүй өөр хэн хардгийг. Нэг ихийн савнаас цуурч төрсэн ах эгч нар нь харахгүй бол өөр хэн асрах вүлээ дээ. Химээх эцгийгээ охин дурамчхан хараад "Тинийг аав" гэж өөртөө хэлэв. Эзэн болдоо. Миний хөөхөн дүү байгаа вэз. Төгөлдөр зариуд чанга дуугаар асуув. "Тийм байна аваа. Хөөхөн юм." Тэгвэл наадхаа туяа та хоёр хараарай. Би харж авсарч чадахгүй шүү. Аавыг минь битгий ядраач хараа да. Ямар миний аавыг өвдлөө гэхэд эмнэлэг аваад явчих хүн байх биш. Энэ хөлийн өвчнөл гэхэд хэдэн жил болж байгаа илээ дээ. Ингэж үүр цай хоолоо зангируулан хэлээд буруу харж суув. За миний охин тайвшир да. Ээж нь удахгүй сайхан эдгрээд хүрээд ирнэ штэ. Химэн төгөлдөр охиноо аргадав. Эдгрээд ирвэл энэ гуравт бас тэр Стивэндээ хэрэгтэй биз? Та бид хоёрт ямар хүртээлтэй юм? Яаж ингэж хэлж болдгийм бэ? Тийм ээ. Ээж намайг хаяад явсан ээж. Ингээд үүр цайхыг ойлгоход төгөлдөрт олон жилийн өмнө түүн тэрврүүлэн замбахт гомдон уйлж байсан оюун төгс харагдах шиг болов. Миний охин ээжтэй гомдох хэрэггүй. Төгөлдөр өөрийг хэлж чадсангүй санаа алдав. Ах хөрхий амьдралаа гэж мөн ч сони юм да. Аав та одоо миний үгэнд ороо зүгээр л насан ихчтэй сууж орих. Үүр цайхыг ууртаа гэгч нь хэлэхэд ихэд сочиж бас хүүхдүүдээсээ ичсэн төгөлдөр огцом торомсолж золтой л өмнөх машиныхаа араас орчихсангүй. Хөөе үрээ чи яаж байна? Аав жолоо ирж явна штэ. Аваар хийлгчих шахлаа штэ. Сони юм яриад явах юм гэж өөрийн чиа уурлав. Харин тийм хүүхэд унахчих шахлаа. Тийм ээ ахын дүү гэсэн эзэн бол эзэн сүлдийн нүрэнд нүрээ наав. Арын машин бухимдсан бололтоо сигналтахад төгөлдөр машинаасаа хөдлөв. Тэнгэр минь аварлаа ирүүллээ. Би ч амьдралаа ачаад явж байж яаж харлах нь энэ вэ? Төгөлдөр өөртөө бачимдан дуу алдав. Үүр цайх дахин аав дүү нартайгаа юм ярьсангүй. Гэртээ ормогц өрөөндөө гүйж ороод толгой дээгүүрээ юм нөмрөөд буруу харан хэвтээд өгөв. Насан хоол хийгээд тэднийг хүлээж байснаа эзэн болдод тэрвүүлсэн жаалгүйг харж ямар хөөрхөн хүү вэ гэж дуу алдав. Эзэн сүлд огт бишүүрхэлгүй төгөлдрийн илгэнд наалдаад унтаад өгөхөд хүүгийн шар ус цөөсгөр тэргүүнийг үнэрлсэн төгөлдөр "Иви миндээ нялх амтан танхлын минь өршүүдэ" хэмээн инхрийлв. За би ч явъя да. Танахад ядарсан болоо л доо. Чи ч эртгэн хажуулж үз. Хүүхэд уйлахаас өмнө жаахан нойр аваад орхи гэж насан хэлээд хормогчоо тайлахад төгөлдөр түүний гараас атгаж "Би чамайг хүргээд өгье. Зовлонтой ч хоёр юм аа да бид хоёр. Нэг шийдвэрт ч хүрсэн юмгүй. Холдоод явчихаж чадахгүй" гээд санаалдав. Зүгээр дээ. Би чамд дасчгаж хоёр хүүхэд маань үүрнээсээ ниссэн шувуу шиг яваад өглөө. Тэгээд л анхаарлаа чамд хандуулж чамайг тойлж асармаар санагдах юм. Өнөөх ганцаардлын өвчин гэж юм байлгүй гэсэн насангийн дүрлэгээр борнууд чийгтэд ирэхэд төгөлдөр түүнийг өөртөө татан тэврээд "Чамд огт анхаарал тавьж чадахгүй. Намайг уучлаарай" гэснээ уруул дээр нь үнсэв. "Бойл гимээ. Хүүхдүүдээ чиний гараад ирнэ. Би явах минь" гэж насан жигтэйхэн сандчаад төгөлдөр түүнийг өрөвдөж "Ир хүн байна да. Би чамайг хүргээд өгье" гээд гадуур хөрмөө өмсөв. "Хүүхэд шүн уйлах вэ дээ. Тэгвэл чи шүн унтаж чадахгүй штэ. Хэрвээ өнөө шүн уйлвал би маргааш гүг авъя да" гэж насан төгөлдрийг суудан алхангаа хэлэв. "Гайгүй үстэй хөө. Чи ч гэсэн ядарна штэ. Би ганцаардаад байна гэж чамд хэлсэн дээ. Хоёулаа хамт явж байна штэ. Тийм бол хамт хонъё л. Бойлж үсттэй. Амтан муу хэлэн штэ. Хэл бэлхийлэн л үз. Яадгийн?" Төгөлдөр түүний махалж буй бэлхүүсээр тэрсээр хаалгаар нь орохдоо "За мөн хүний өнөргүй юм болж байна да. Хөөрхийгөө танхлыгаа би энэ муу эмчлүүлэх гээд явж байхад бусдын хормоос өгөхөд би ч мөн адгийн амт юм да" гэж бодсон ч насангийн сэтгэлийг бодоод буцаад гарч чадсангүй. "Цай юм уу? Ямар нэг юм уух уу?" гэсэн сэтгэлэн сэргсэн насан түүнийг харж нүд ирэмхэд түүний цайвар царай хундан улаан болж "Балаа юм бэ" гэснээ түүнийг зөөлөн цохив. "Бас л намжиртай аятайхан хүүхэн дээ" гэж бодсон төгөлдөр босож үүр цайхан утсанд залгав.
Яасан бэ аваа? Аавд нь жаахан ажил гарчглаа. Та хаана байгаа? Ойрхон насан ихчэнд нь гээд төгөлдөр хилээ гаргав. Тэг аваа. Тийм бол охин нь хаалга төгчжээ. Хаалга цоожтой охин минь харин жаахан дүүч унтаж байгаа. Ганцаараа. Би түүнийг авчихноо гэж өөрс зайх ихэд сайхан зантаа хэлээд утас тасархад төгөлдөр хүүхнийг харж инэв хийлэв. Өөрс зайхыг аавынхаа өрөөнд ороход өнөөх цэнхэр нүдэн хүүсэрчгсэн жижигхэн хуруунуудаа хөдөлгөн уун хэмээн ганганаж байх тул тэрбээр дэрэгдэн очиж хүүхдийг харав. Уг нь хөөхөн хүүхдээ даанч цэнхэр нүдтэй. Өөрс зайх дүүгээ шинжин харав. Гэтэл эзэн сүл түүнийг ихэд анхааран харснаа цэнхэрнүүдэд хармалзуулан хөөхөн гихчин инээхэд өөрс зайхын зүрх рүү нэгэн халуун уусан дотогшлоо. Алив, би чиний том эгч чинь байна. Чамайг тэврээ, хөөхөн дүү минь. Өөрс зайх хүүхдийг өргөн илгэндээ наагаад сөөсгөр шар үст зулаад ирнэ үнэрлөв. Нялхын нэгэн өвөрмөц сайхан үнэр хамар үүдэн цоргино. Ээжийнхэн сүүний үнэр бас үнэртэх ажээ. Охин гинт уйтгартай болж хөөрхий дөө. Ээж минь хурдан эдгээд ирээсэ. Энэ хөөрхөн бяцхан дүүмэн жаргалтай өсөг. Эдгээд л ирээсэ. Ээж аав хоёр минь бидний жаргал шүү дээ гэж бодов. Ийхүү төгөлдрийн дөрвөн амбуулд эзэн сүлтхүү хамгийн хайр инхрээлийн эзэн болов. Стивен өнжөөд ярьж оюун төгсийн биеийн байдлын талаар танилцуулж хүүгээ асан. 2 сарын дараа оюун төгс бүрэн эдгэрч буцан иржээ. Оюун төгсийг аршаан сувлалд явуулж дахин 3 сар төгөлдөр бяцхан эзэн сүлдийг асран харав. Эзэн сүлдийг аав ээж нь гэртээ аваачсан ч шүн болохоор учиргүй хөлсөрхөн уйлж хургуулan ирдэг болов. Мөн хаачин хүүхэд юм а. Гэртээ ороод л ойрлохын. Бит хоёр бүр гайхаад байраа солдгоо мүү гэж ярилцлаа. Нэмэргүй ч юм болов. Таны төөрч төрсөн үр юм болов да гэж эцэст нь оюун төгс хэлжээ. Хамаа юу ах вүлээ? Та хоёр дургуцахгүй бол миний шар хүү ах эгч нартайгаа байж алвэг. Тийм ээ. Тэр чамд хайртай. Тантай цуг байж вэг. Харин бит хоёр эзэн болтгүйг аваад Америкт 2 жил амьдрангаа хүүхдийн сургуульд оруулъя гэж Стивнийг хэлэхэд төгөлдөр өөрс зайх өөд харав. Эхнэрээ явснаас хойш төгөлдөр энэ охиныхоо амийг харах болжээ. Тэгсэн дээрээ ээж Стивен ах хоёр цуг байх юм чинь тэгээд ч цаадах чинь ээжтэй цуг байхыг хүсдэг штэ гэсэн өөрс зайх нэгнийхэн сургуулийн төлбөрч гэсэн муавын минь нуруунаас авагдаг гэж бодов. Миний хоёр охин аавыгаа сайн асарч байгаа биз гэсэн оюун төгс охиноо харж инээмсэглэв. Бид хоёр аавыг тэгтлээ халамжилж чадахгүй агав. Харин насан ихч аавыг хайрлах хүн. Даанч аав өөр урагшгүй гэсэн үүр зайхыг торох юмгүй хэлэхэд төгөлдөр хүзүүгээ хүртэл улааж охиноо муухай харав. За мөн алдаг охиноо. Аавыгаа ингэж түлэх гэж. Одоо би танхилын нүрийг яаж хардаг вүлээ? Төгөлдөр ихэд сандрав. Оюун төгс төгөлдрийг өрөвдсөн байртай зөөлөн харж аха охины хэлдэг зөв шүү. Насан ихч сайн хүн. Би танд зовхгүй байж чадахгүй ингэлээ. Та нар битгий ийм ярьцгаагаад вэ? Юу яриад байгаа? Химэн төгөлдрийг зандарахад бүгд чимээгүй болцгоо. Төгөлдөр хүүхдийн суудал авч урт суудал дээрээ тавиад эзэн сүлдийг суулган бараагаа худалдагчдаа зөөж өгдөг байв. Төгөлдөр эзэн сүлдийг хөтлөн өрөөндөө холхиж байв. Аав, чиний удаас дугарлаа гэсээр эзэн сүлд утсыг нь барин тожгонтол гүйж өрөв. Стивен оюун төгс хоёр эзэн болтгүйг нь авч яваад 1 жил гаруй хугацаа өнгөрч насан гадаадад амьдардаг баг хөөрөөгөө яваад нилээд хэдэн сар болж төгөлдөр баахан ганцаарддаг болжээ. Хоёр охин нь их сургуулаа төгсөөж хонхны баяраахийн нэг амралтын газар руу тус тусын ангитаагаа явсан үе байв. Байна уу? Өө туяа, миний охин амралтанд очсон уу? Үгүй аваа. Үгүй чи өчигдөр өглөөхөн. Тийм ээ аваа. Тэгтээ би амралтанд яваагүй. Үгүй тэгээ хаана байгаа юм бэ охин минь? Гэсэн төгөлдрийн амьсгаа өндөрсөв. Аваа, өөрөө бит хоёр хоёулаа хамт байна. Одоо хайрлаа. Гэхдээ дөрүүлээ очив шүү. Юу гинэ? Дөрүүлээ гинэ? Анги чи хүүхдүүд ирэх юм уу? Үгүй аваа. Бид нар найз залуустайгаа очино. Таны хоёр хүргэн болох хүмүүс. Юу гинэ? Юу яриад байгаа охин бэ чи? Миний аваа, огт чинь нас бийт хүрсэн том хүмүүс олж байна штэ. За тийм дээ, миний хоёр бурхан. Тэднийг дагуулаад ир.
Аав нь хоол зэхий гэсэн төгөлдөр уцаас алгаа зөөлөн мэгшгэд эзэн сүлд нүүр өөдн харснаа эргэж гүйн нүүр гарын алчуур чирэн ирж нүрийг нь арчив. Аава чи яая болсон уу? Хүлэн зүгээр болно гэсэн эзэн сүлд төгөлдрийн нүрийг илв. Их хөөрхий миний хүү чинь том болж л байна да. Төгөлдөр эзэн сүлдийг дээр өргөн эрхлүүлээд хоолоо дээр нүүсгэд хоолоондоо гжигтэй хүү учиргүй чанга хөхөрч хашгирна. За миний хүү цаан чин зочид ирж байна. Аав нь хоол бэлдээ гэсэн төгөлдөр том алхлан галтгооны өрөөрөө явхад эзэн сүлд түүний гараас атгаж зэрэгцэн гүйв. Төгөлдөр түүнийг өхөөртөн харж миний хүүч мөнч том ир болж байна да гэд дээр өргөн удтал хайрлан тэврэв. Хүний хорвоогийн ээлжлэн хуурах өнгөөр төгөлдөр нэгэн зэрэг хоёр хүргэнтэй болж баахан сандрав. Төгөлдөр сүүлийн үед ихэд ганцаардах болсноо өөрөө мэдэрч үл ялэг гунигт автна. Эзэн сүлтхүү түүний дэргэд хань болж өдөржин дэрэгдэн тожигнангүй. Огт нь дээд сургуулаа төгсцгөн үүр цайх эцгийнхээ худалдаа намын ажлыг өвлөн авч өөрийнхөө компанийг шинээр байгуулав. Өөрийнхөө найз залуугийнхаа хамт Америк руу ээж рүүгээ явах болсноо нэг орой аавдаа хэлжээ. Тийгээ явах газар байдгийн бол явцгаа. Тэгснэн дээрээс харин би аавыгаа л гин. Би аавынхаа дэргэд хамт байна гэж үүр цайх ууртаа гэгчин хэлээд гараад явчихад энэ охиндоо хязгааргүй баярлсан төгөлдөр нулимсандаа тагжран хэсэг чимээгүй суув. Үг хэлэх гэхээр л уйлчих гээд байлаа. Өөрийн чия хариу хүлээн эцгээ царайчлан харж эцгийнхээ дэргэд тоглонгүйх эзэн сүлд дүүгээ ажиглана. Тэрээр холын Америкт жаргалтай амьдарч буй ээжийнхээ дэргэд байж түүний нөхөр Стивний санал болгосон ажилд хүч сарин ажиллаж өөрийн ертөнцөө нээхийг туйлаас хүсэж байв. Аав зөвшөөрдөг болов. Орхиод явна гэхээр хөөх юм уу аавыгаа өрөвдөх юм. Гэсэн ч би өөрөө ажиллаж өөрийн амьдралаа босгомоор байна. Тэгж байж нүүр бардам амьдрна. Аавыгаа ч өргөж ачлана. Энэ бол миний хэдэн жил мөрөөдсөн мөрөөдөл минь. Би Америкт очимоор байна. Америк мөрөөдлөө биелүүлэхийг өөрийн чия үнэнхүү хүсэж байлаа. Оонын ивэр шиг ижилсүүлэн өсгсөн хоёр охиныхоо нэгийг холын холд явуулна гэдэг эхлээд төгөлдрийн сэтгэлд багтаж өгөхгүй хэсэг бүлхрэн суув. Үргэлж дэрэгдэн байна гэсэн үүр цайх охиндоо баярлаж орхиод явахыг хүссэн өөрийн чи охиндоо тунирхан айлгаж хэсэг хямрав. Аава охин нь өрдөө 5 жил ажиллаж өөрийн гэсэн мөнгөтэй олцоод ирэн штэ хэмээн өөрийн чи яг аргатахад төгөлдөр охиноо нэг том харснаа өвдгийг нь алжсан эвлүүлдэг тоглоом дуулаарч буй бяцхан эзэн сүлдийг өргөн өвөр дээрээ суулгав. Гэсэн ч юм догорсонгүй. Хүүхэд ихтэйг ойр байхан дээрдээ гэж төгөлдөр өөртөө хэлээд сэтгэлийн гунигаа үлдэнхөн инээмсэглэх хайдав. Аава тийм ээ миний охин. Чиний зөв, наашаар охин минь гэсэн төгөлдөр охиныхоо өмнөөс гараа сунгахад өөрийн чи өмнө нь өвдөглөн суув. Төгөлдөр охиныхоо хоёр шанааг хоёр алгаараа элбэн байрж духан дээр нүнэрлээд явдаа охин минь. Ямагт сэргэлэн хиймэртэй байж ээжийг хайрлаж яваарай гэж зүрхнийхээ гүнээс шивнэн хэлэхэд нэгэн том нулимс эцгийн нүднээс доош бөмбөрөн урссаар оочон сахалт нь уусан нойтогнов. За аава, охин нь өдөр болгон ярьж байна. Эцгийгээ өрөвдөж хайрлсан өөрийн чия хоолоо зангируулан хэлээд нүрээ илгэнд нь наав. Миний хүүгийн явах зардалд хэд их хэрэг мөнгө орох уу? Ээж виз гаргуулах мөнгө зардалтай хамт өгнө гэсэн. Миний охин хоол явж байхад аав нь өгөлгүй яах вэ? Аавын хоёр бурхан их л хоол явж байна шүү. Миний хүү байна. Аавыгаа санаж, аавдаа санаа зовж олдгүй юм шүү. Аав нь алцахгүй гэсэн төгөлдөр охиныхоо нойтон нүрийг алгаараа арчив. Маргааш нь оюун төгс түүнтэй ярив. Байна уу төгөлдөр ахаа? Таны бие яаж байна? Хүү бид хоёр данг сайн байгаа. Та нар сайн уу? Сайн ахаа. Би тань руу мөнгө шилжүүлсэн шүү. Юуны мөнгө лээ? Цаад үүр цайх чинь намайг ямар тоох вэ штэ. Та энэ мөнгөөр хэрэгтэй юмыг нь авч өгөөд хуримыг нь хийчихээрэй. Та өөрөө өгч байгаа юм шиг зохицуулчих. Тийх үү ахаа? Юу гинэ? Үчи тэгээд охиныхоо хуримд ирэхгүй мүү? Стивен бит хоёр очихоор наад охин чинь тийхгүй. Өнгөн дээрээ хат урахдаг л болохоос биш ээжигээ их л санаж битгэрдэг хүүхэд. Та нар ир. Харилцаурт оюун төгс чимээгүй байснаа дахин танил дуу сонсогдож. За тэгвэл бид нар очноо гэлээ. Ашгүй дээ танхил минь. Чи ирсний дээрээ. Төгөлдөр ихэд
Баярлав. Ирэх 7 хоногт очно ахаа. Ах нь тосож авнаа. Өөрөө мэдтээ. Харин хүү очиж чадахгүй ажилдаа болчихлоо. Харлаа гэж миний хууг нь эргэл зүгээрсэн. Би хүүгээ их санаж байна гэсэн төгөлдрийн хоолой зангирав. Би түүнд хэлнэ гэсэн оюун төгс аргадангуй хэлгээд төгөлдөр баярлав. Эзэн сүлд танаас салахгүй хүн гарах нэ. Энэ хүүгээс би хүртэл салж чадахгүй болтлоо дасч. Тийм ээ. Стивенд эвгүй байгаа болол та. Харин миний хувьд хүүгээ тантай зөв байгаа болохоор огт санаа зовдоггүй. Та хоёр юу заах вэ? Хүүд юу хэрэгтэйг өөрөө мэдээ. Харин чи ахтаа ганцхан тулгууртаа таяг авчрахыг бодоорой. Тэгэлгүй яах вэ? Таны хөл яаж байна? Зүгээр. Энэ хүний хөл их л өвдөж байна да. Тэрнээс биш таяг захиах хүн бишсэн. Оюун төгс хуучин нөхрөө өрөвдөн бодоод за тэгвэл ашгүй дээ гэж амийг нь дагуулсан хэлэв. Танхлаа. Чи Монголд удах уу? Хүүгээ сургуулийг нь төгсгөөд өөрийн чи яг биеийг нь даалгаж зөвшрүүлж өгөөд бид Монголд амьдрнаа. Ашгүй дээ танхил минь. Энэ мөө өөдсөн чиний хүүгээ өөрсдөө дасгасан нь дээр. Ах нь тэгээд битгий тийм юм яриараа да. Хэдийгээр бидний амьдрал салсан ч таныг бодохоор миний сэтгэл дүүрээд ирдэг юм шүү. Танхил минь дээ. Харин чи сэтгэл дүүрэн амьдр. Тэгвэл ах нь баярлна. Утахгүй очно ахаа. За хурдан ирээрээ. Утас тасаарч оюун төгсийн ярианд уярч тогтолсон төгөлдөр хідэн тусал нулимс унахад түүнийг хаана байна үргэлж дэрэгдэн байдаг эзэн сүлд хөөхөн болцгар гараар нойтон хацрыг нь илбэн арчиж өгөв. Миний хүү чинь ухаантай мундаг ир болно доо гэсэн өтөлөөр хүү гэлгэндээ наахад юунд ч юм бэ бяцхан хөвгүн санаа алдчихав. Ивэдэ миний хүү ээжигээ санаж байна да. Ээж гэж хин бэ? Миний хүүгийн танхил ээж чинь их сайхан ээж байхгүй юу? Стив аав нь ч мөн лут мундаг аав да гэсэн төгөлдөр хүүгийн сөөсгөр үст зулаа дээрээс үнэрлөв. Амьдрал салж хэдэн жил өнгөрсөн ч тэрбээр оюун төгсдөө ярихаараа ийн баярлна. Өнөөдөр харин ирнэ гэдгийг нь сонсоод бүрч их догтлон хөөрчээ. Баярлсан сэтгэлээ задгайлан сэтгэлийн жаргалаа хуваалцахаар тэрбээр охиноо яран дуудав. Миний охин хурд хүүрээ дээр аавд нь ярих юм байна. Ажил ихтэй юм штэ. Тийм яаралтай юм ааваа. Тийм гээд байхад та хизээ чамайг би дуудаж ажилд чинь саад олж байлаа да. Химэн охиндоо тунирхсан төгөлдөр утсаа салгачхав. Нэрэж тийм дээ. Миний аав хизээ тэгэж төвөг удаж байлаа да. Юу н ингэдэггүйсэн. Би энэ зүгээр байгаа гэж бодсон үүр зайх аав руугаа эргэж заалгав. Ааваа би одоо гарлаа. Та хоёрт надад захих юм байна уу? Ашгүй. Миний охин ямар хоол идэх юм? Аавда юм авчираад хэрэггүй. Энэ дүүдээ дуртай ямиг нь авчирна үз. За тэгээ. Үүр цайх ихэд урайлгахын хэлээд хөөхөн бяцхан дүүгээ бодон инэв хийлэв. Төгөлдөр баярлжээ. Тэрээр гурилын төмпөн шүүрч аван цамцныхаа ханцогт хоогоо хүртэл шамлан эргүүлв. Өргөн их тал өндөр уулсыг гатлан туулж амраг хань алаг үрээ зарин холын холд одсон хүүрдэн давхиж явсан залуу өдөр нас нь харагдах шиг болж цэнхэр толгой зээл зунгууч машиных нь мотор нэгэн химээр хөнгөнөх шиг болох уяа төгөлдөр цээжнийхээ гүнд зөөлөн ихэрс татав. Мөнч цог залбоотой сайхан байж дээ. Хиймэртэй залуу нас гэдэг мөн чиг сайхан да. Эх орныхоо өнцөг болон бүрд хэрэгцээт бараагаа хүргээд бас өөр бараа ачаад Улаанбаатараа зорин давхих мөн багтаасан. Тэгж явах бүрдээ танхилыгаа хөөхөн охтоо мөн чиг сандагсан. Өчнөө насаар ах намайг гололгүй хайрлаж 3 сайхан үрийг минь төрүүлж өглөө. Өөр яалтайч үлээ. Хэрв танхил минь надад итгэдэггүй бол энэ хөөхөн амьд эрднэ үлдээхгүй шүү дээ. Хөөхөн ч амтан бол доо. Дотоод сэтгэлийнхээ халуун бодолд баяссан төгөлдөр жаалгүйг харан инээд алдав. Гэтэл эзэн сүлдийн тунгалаг цэнхэр нүдэнд зөвгүйтгэлийн оч гэлсхийн ураг шухс гэж 2 жижигхэн гараараа төгөлдрийн 2 хацрыг шахан байрж авснаа өвөр дээр нь мацан гармагц түүний хамрыг хазаж орхиод годхийн бууж шкафны араар орсноо харагдахгүй болчихов. Хамран жигтэйхэн хорсож өвдөх ажээ. За мөн зүггүй хүн гарлаа да. Байхгүй шүү. Мөн монхоор хамрыг минь хазаж орхилоо. Яасан сүрхий өвддөг золиг вэ гэж ганцаараа ярьсан төгөлдөр эзэн сүлдээ миний хүү гараа дээрээ хойло хоолоо хий. Их чинь ирж байна гэж аргадав.
Хариуд нь шкафын араар орсон жаал хүүгийн хөвжөлтөө инээд сонсогдоно. Муу зойлгийн инээж байгааг хараач хамар тас хазах шахаад хөхөрчгөн хүүхдийн шүд яасаа айхтар байдгийм бэ. Аава чи намайг үүр цайх хажаад хэлэх үү? Эзэн сүлтхэн үүр цайх хичээсээ айдаг тул ийн асууж байдвал төгөлдөр хөхөрч. Аав нь хүүгээ ихчт нь хэлэхгүй ингэлээ. Бат хэлгүй яах вэ? Бат. Тэгвэл амал би эзэн сүлд хүүгээ хамар хатсан гэж үүр цайх ихчт нь хэлэхгүй. За тэгвэл хоёлаа сайнд ааваа. Сайнд яа гараад ир миний хүү. За ааваа. Эзэн сүлд шкафын нөгөө талаар тойрон гарч ирээд түүний дэргэд зогсож хамрыг нэлээд өвдөж гин үү гэж царайчлан харахад төгөлдөр хүүг ихэд хайрлан өрөвдөж аав нь өвдөөгүй гэд тухан дээр нь үнэрлэж үнсэв. Ааваа би дахиад хамрыг хаацах уу? Хөөе миний хүү яаж болдгийг? Ахаад өвдөлгүй яадгийг гэж төгөлдөр дуу алдав. Өдөр өнгөрөх бүр эзэн сүлд хүү сахилгагүй болж байд төгөлдөр гайхна. Манай танхилаас гарсан хүүхэд гэхэд гомон сахилгагүй маа. Нөгөө эцгээл дуурайсан байх. Ерөөсөө л тэгж таарлаа. Химэн тэрбээр хаяа Стивнийг буруутгаж бодно. Төгөлдөр тэр орой үүр цайх охиноо ээжтэй нь ойр дотн байлгах үүднээс баахан ярилцав. Үүр цайх одоо хэрнээ ээжтэй таагүй хандаж буйд эцгийн сэтгэл зовсоор буйг тэр ойлгож эцгээ өрөвдөж суулаа. Муу ээж нь зайлуул нааша их л санаа зовдөг бололтой. Тийм үү. Энэ хүүхдээ одоо харж асаруулуулан зүгээрсэн. Дүүгээс чинь холдож чадахгүй болсон бололтой аав нь. Аав минь дээ. Охин нь таны өмнөөс бүр бачимдаад аах юм. Хүний хүүхдийг та яах гэж гүцөг гэмээ. Хуруун чинээ нялх дүүгээ яах гэж ингэж хэлдгийм бэ чи? Үүр цайх эцгээ цөхөрсөн харцаар харж аав минь дээ. Энэ хүүхэд хэдийгээр бидний дүүч гэлээ таны хүүхэд биш үсттэй. Та яагаад хүний хүүхдийг өөртөө дасгаад байгаа? Эцэг ихгүй өнчин хүүхэд бол нэг өөрсөн. Гэтэл энэ хүүхдээ эцэг их нялх балчир хүүхдээ орхичхоод биеийн жаргал хөөж амьдарч байгаа эцтэй. Үүр цайх ихэд зэвүүрхэн хилээд өмнөх аягаа цааш түлхэн зэвүүрхлээ илэрхийлв. Яаж тэгж болдгийм бэ миний охин? Энэ хүүхдийг би тэгж үзэж хизээж чадахгүй. Эзэн сүлд бол миний 3 хүүхдийн дүү. Насан туршдаа хайрлаж дээдэлж авдаг хүний минь үр. Миний хүүхдэл гэсэн үг. Бити гадуурхаж үз. Гэсэн төгөлдрийн хоолой өөрийн ирэхгүй цахирдан зангирахад дэмий үг хэлсэндээ өөртөө сүрхий бантаж гэмэрхсэн үүр цайх эцгээ хүзүүдэн тэрвэрч аава намайг уучлаарай. Дахиж дүүгээ тэгж хэлэхгүй. Таныг л хайрлаж харамлах юм. Ээжэд хаягдсан мөртөө түүний төлөө зүтгэж бүр төрүүлсэн хүүхдийг нүсгэж байгаад өрөвдөх юм. Гээд нулимс туслуулахад төгөлдөрт хэлэх үг олдсонгүй дэмий л охиныхоо намирсан хүрэн үсийг зөөлөн элбэж духан дээр нь үнсэв. Аав нь ээжийг нь буруутгаж чадахгүй. Тийм юм байна. Миний охин ээжийг ойлгож үз. Уучлахыг хичээ. Таныг давхар зовоохгүй. Гэхдээ би түүнийг уучлая. Баярлалаа охин минь. Аав ээж хоёр нь ярьсан. Ээж нь дүүгчэнд дагуулад Стивентэй хамт ирэх сард ирнэ гэсэн. Тийм үү, бид тохирсон. Хадам талч нь хурмигчин хийхийг хүссэн. Тиймээс ирэх сард хурмигчин хийн. Бид хоёр бас ярилцсан. Ирэх жилээс л ирэх сард хоошлуулахгүйгээр хурим хийх болсон. Ер нь тэгж шийдсэн дээр туяа хүртэл ирэх жил эзгүй байна. Эзэн болд туяа хоёр хоёулаа Америк явчихна. Би тусдаа гарахаар та ганцаараа яах юм? Аав нь алцахгүй, тэнхлүүн байгааг харахгүй байх гэж үү? Чиний сайхан амьдрахыг харах аавынх нь жаргал шүү дээ. Тэгээдээ хайртай аав минь, та минь хүсэж байгаа бол тгий гэсэн үүр цайх эцгийнхээ үрчлээнд ноёлуулж буй нүрийг хайрлан илээд тусдаа гарсан ч би таныгаа байнга эргэж байна гэлээ.